Намаскарам, сайн байцгаана уу? Байглаа байна. Намасте. За бүгдээрээ өнөөдөр намасте гэдэг үгийн талаар ярилцгаална. Хэрв та йогийн хичээлд сууж байсан бол намасте гэдэг үгийг нэлээд их сонсч байсан баг. За тэгээд энэ талаар ярилцгаална. За би энэ итгэх татаас өдрө болгон юм намасте гэж мэдчилгээсэн. Тэгээд би тэрийг ойлгохтой болохоор зүгээр энгийн мэдчилгээний үг юм болов эсвэл зүгээр өдрийн мэд гэдэг утгаар нэх ойлгодог гэсэн. Тэгээд дараа нь өөрөө ингэж судлаад ойлгоод үзэхэд бол нэлээд гүн гүнзгий сүнслэг утгыг агуулгаж ирсэн байлээ. Тэгээд энэ талаар ярил та бүхэнд бас сонирхолтой байх болов уу гэж би бодсон юм ба. За тэгэхээр намасте гэдэг үг маань ерөөхдөө санскрит хэлнээс гаралтай байгаа санскрит үг. За тэгээд энэ нь болохоор намас гэдэг нь бөө тий бүх их болон мэдчлэг шүтэн бишрэг гэсэн утгатай үг. За харин тэ гэдэг нь болохоор тү유 буюу танд болон чамд гэсэн утгыг илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ нь болохоор би танд бүх хийж байна гэсэн утгаараа шууд орчуулагдж болдог. За харин дөрмийн хувьд болохоор санскрит хэлэндээ болохоор нама гэдэг нь болохоор болон тэг холбосон энэ сандхийн ийм холболтын дүрэн байдаг. Энэ нь болохоор хоёр хүний хооронд дуулууртай байдал, захирагдах байдал, гүн гүнзгий хүндэтгэлийн шинж тэмдэг илэрхийлдэг юм байна. За тэгээ сүнслэг утгаараа болохоор энэ маань миний доторх гэрэл, таны доторх гэрлийг хүндэтгдэг буюу за миний доторх гэрэл, таны доторх гэрэл бүх хийж байна гэдэг утгаар ойлгож байна. За эсвэл өөрөөр би таны доторх тэр бурханлаг байдалд бүх хийдгөө, би тэр таны доторх бурханлаг байдлыг хүндэлж байна гэдэг утгаар бас ойлгож болдог ах нэ. За тэгээд мөн дээрэс нь энэ нама гэдэг нь болохоор намастегийн тэ нама гэдэг нь болохоор нама нь болохоор намагийнх нь наа нь болохоор not буюу биш те юу ч биш. За маа гэдэг нь болохоор mine буюу not mine гэдгийг үгийг нама гэдэг үг нь бол илэрхийлж байдаг. Тэгэд энэ нь юу вэ гэхээр нама гэдэг нь минийх биш буюу тэр эгогоо орхиж таны тэр сэтгэлийг тэг сэтгэлийн сүнстэй холбож байгаа илэрхийлдэг юм байна. Тийм учраас намасте буюу тэр эгогоо орхиод би таны тэр ариун байдлыг хүлээн зөвшөөрч байна гэдгийг илэрхийлж байдаг нэ. За мөн дээрэс нь намастеяс гадна намаскар гэж мэдлдэг. За энэ нь болохоор хоорондоо бараг л ялгаа байхгүй. Гэхдээ намаскар гэдэг нь болохоор та олон хүмүүс дээр ингэж илэрхийлж болдог. За харин намасте гэдэг нь болохоор зөвхөн ганц хүн дээр бол ингэж ашиглагддаг, хэлж болдог гэнэ. За тэгээд энэ эртний гарал үүслэрээ болохоор энэ намастер нь болохоор тэгээд эртний хинд энэтхийн содрууд дээр бас аягүй гарч ирд юм билээ. Тэгээд мөн энэтхийг Баал, Тайланд те даяар юм бурхтын хөшөө, сэлбэр юм сүмийн баримлуудад бас намастыг бас илэрхийлдэг. Ингэтээр болохоор хоёр гараа нийлүүлээд, хоёр алгаа нийлүүлээд юм залбирлын байдалтай буюу энийг болохоор бас намастыг илэрхийлж байдаг. Тэгээд энэ дөөр бас йогийн болохоор дасгалын гол цөм байж байдаг. За тэгээд яагаад ингэж бид нэр ингэж йога дуусснахаа дараа ч юм уу тий ингэж хоёр алгаа нийлүүлээд ийм залбирлын байдалтай буюу намастыг ингэж илэрхийлдэг вэ гэхээр багш нь сурагчид болон сурагч нь багш нартай ингэж талархалж харилцан тий талархал илэрхийлж байгаа юм хариуллыг илэрхийлж байдаг. За мөн дээрээс нь энийг болохоор зөвхөн ингээд тэг йог тасгал гэхээс илүү бид нэр ингээд амьдрал дээрээ ч гэсэн хэрвээ та ингээд бурхан дээр очих юм эсвэл та бурханлаг дүрт мөргөх дээрээ тий гараа ингээд хоёр алгаараа нийлүүлж юм залбирлын байдалд орж идэг. Тэгэд энэ л болохоор бидний нөгөө юм бүх бие ингээд нийлүүлж байгаа нэг болж байгаа гэсэн бас энэ утгыг бас агуулгаж идэг. Миний ойлгосноор бол байдгаа. За тэгээд намастег болохоор та зөвхөн тэг йог их биш үнийг хүүхэд, найз нөхөд, гэр бүлийн хинж ерөөдөө эхэлж болж байдаг. За мөн энэ юу вэ гэхээр бас ингээд бид бүгд тэгш хэрэгтэй тий ижил бурханлаг гэрлийг хуваалцдаг гэдгийг болоод ингээд сануулж идэв юм байна. За мөн дээрээс намастег болохоор бидний их тайван байдал, талархал, бусдад сайхан сэтгэлийг төрүүлэх тий гих мэт зэрэгээр ингээд илэрхийлдэг учраас бид нэр ингээд бас ингээд хоёр алгаа нийлүүлээд ийм залбирлын байдал болохоор намастыг илэрхийлдэг гэж ойлгож байна гэсэн. За тэгэхээр энэ нь болохоор тийм намастай нь болохоор зөвхөн зүгээр нэг үг биш тийм энэ бол нэлийн амьдралын философи ингээ яваад байгаа. Тэгээ яагаад гэхээр энэ итгэгчний бол нэлээ өөр юм йогийн философиолог за мөн хинду шашинтай нэлийн юм сүнслэг орн байж байгаа юм билээ. Тийм учраас ингээд тэгээ энийг болохоор ингээд зөвхөн ингээд нэг энгийн мэдлэгээхээс илүү тэг
Тэ би таныг ингээд чин сэтгэлээсээ таныг одоо ямар байх нь хамаагүй би таныг ингээд чин сэтгэлээсээ хүндлэж чинь ийм нэгдэлтэй байна. Одоо ийм холбоотой байна гэдэг санаагаар бас илэрхийлж болт юм байна. За тэгэхээр тийм учраас та бүхэн хэрвээ ингээд энэтхээр явахтаар ч юм уу тий намастай гэдэг ингээд мэдлэх юм бол хүмүүс маш их юм талархалтайгаар бас хариу үйлдэл үзүүлж яадаг. Тэгээд энийг та энэтхийн ямар ч ингээд хотонд болгон энэтхийн ямар ч агшраам сүм хийдүүдээс харж бас болдгоо. За тэгээд энэ хүртэл сонсон баярлалаа. Баяртай. Намастай.